Сайн байцгаана уу? За зүрхний төрөлхийн хяналтыг одоо физик ухтхан болон параметрсын талаар ярилцъя. За уушгины артерийн катетер бол одоо физик ухтхан нөрөө омын хуулиар тайлбарлагдж байдаг. Тодорхой нэг flow rate буюу урсгалын хурд нь даралтын зөрүүг эсэргүүцэлтэй харьцуулсан харьцаа байна. За тэгэхээр яагаад одоо уушгины артерийн катетерийг баллоныг ингэж хийлээд мухрын даралт хянаждаг вэ гэдэг талаар ярилцъя. За тодорхой хэмжээгээр бид нэр хяналт хийх зорилгоор уушгины катетерийг уушгины артерийн катетер буюу сван газыг тавьж байгаа. Энэ сван газын зүр дээр болохоор ингээд баллон байгаа. Тэр баллоныг имплэжд буюу хийлж өгснөөрөө энд ямар нэгэн урсгал үүсэх байгаа гэсэн. Тэгэхээр катетерийн өмнө болон катетерийн дараа байгаа даралтанд хэцүү болж өгч хэмжилт хийж байгаа гэсэн санаа юм байна. Тэгэхээр ингэхээр бид нэр энд ямар нэгэн одоо урсгал үүсэхгүй болохоор энэ урсгал нь 0 болчихно. Тэгэхээр температурын зөрүү буюу энэ ямар даралтын зөрүү буюу энэ ямар даралтын зөрүү вэ гэхээр pulmonary capillary pressure болон left atrial pressure байдаг. Тэгэхээр энэ хоёрын зөрүүдээр үндэслээд одоо тэгштэглийг бодох юм бол уушгины капилларын даралт нь left atrial pressure-тэй тэнцэнэ гэж ингэж тооцож гаргадаг учраас ийм одоо ухтган дээр үндэслэж даралтыг бид нэр хэмждэг бахны. За уушгины артерийн катетерийг байрлуулахдаа яг зөв байрлуулах нь чухал гэж ярьсан. Яа тэгэхээр энэ уушгины үндсэн 3 зонд байгаа. Тэгээ энэ 3 зоон дээр болохоор уушгины дээд хэсэгт бол одоо alveolar pressure бол бусад одоо arterial pressure болон capillary pressure-ээс илүү харин одоо байгалуулаараа илүү одоо уушгины зоон 3 дээрээ arterial pressure илүү байдаг. Тэгэхээр яагаад одоо уушгины артерийн катетерийг энэ зон 3 дээр байрлуулах хэрэгтэй байдаг вэ гэхээр эхний 2 дээр байрлуулах юм бол энэ alveolar pressure-ыг хэмжилт болчихно. Харин доод талд байрлуулах юм бол бид нар left atrium-ийн даралтыг хэмжих боломжтой болтгоо гэсэн санаа. Тэгэхээр хэр урттай явж ийн, ямар даралтын зөрүү үүссэн, ямар даралт гарч ирж байгаа вэ гэдгээс шалтгаалаад мухрын даралт мөн үү гэдгийг тооцдог бахны. Хэрвээ зон 3 дээр катетерийг байрлуулах юм бол яг CVP-тэй адилхан одоо мөрийг гарч ирдэг бахны. За дээрэс нь тухайн одоо уушгины артерийн катетер бол өөрөө одоо нэмэлтээр mixed venous oximetryтэй байх юм бол бид нар хогмын инструцийг үзэх боломжтой урталтаа сенсортыг авах юм бол байдаг бахны. За тэгвэл баллоныг байрлуулахдаа мэдээж баруун засвар, баруун ховдол, pulmonary artery тэгээ wedge pressure байрладаг. Тэгэхээр мухрын даралтаа үзэж байгаа тохиолдолд бол яг зөв буюу zone 3 дээр байрлуулах нь аягүй ач холбогдолтой байдаг юм байна. За энэ одоо катетерийг байрлуулахад бол тухайн хүний өндрөөс шууд хамааралтай болж өгдөг. Хэр урттай явж байгаа нэг хэр өндөртэй хүн байна гэдгээс хамаартай тийм ээ. Тэгээ байрлуулсан цэцнийхаа дараагаар одоо X-ray хараад байрлалын шалгадаг. За байрлуулахдаа одоо дундаж одоо хүн 70 кг жинтэй эрэгтэй хүн дээр ингээд үзэхэд бол одоо right atrium буюу тосгуур дээрээ 20 см орчим яваад тэгээд wedge position дээр бол нэг ойролцоогоор 50 орчим сантиметр байдаг байх нь. Энэс 50 орчим сантиметр орчоод байхад wedge position гарахгүй бол энэ буруу байрлсан байх боломжтой гэх мэтлэн хянах боломжтой байдаг. За тэгээд аль сайт буюу аль байрлалд одоо хатгалт хийж орсноороос шалтгаалаад одоо уртын үед ялгаатай байх боломжтой байдаг. За тэгвэл одоо уушгины артерийн катетер өөрөө бид нар cardiac output-ыг хэмжих гэдэг. Тэр cardiac output өөрөө stroke volume болон heart rate-ийн өвчөр байдаг. Тэгэхээр stroke volume гэдэг бол өөрөө одоо preload, afterload болон contractility гэсэн үндсэн 3 зүйлийг бол дотор агуулж байдаг. За preload буюу өмнөх ачааллын хувьд гэх юм бол энэ үндсэн тодорхойлт нь болохоор circumference уртыг бол одоо preload гэж нэрлэнэ. Эний үндсэн хэмжигдэхүүн нь end diastolic volume байдаг. За end diastolic volume гэдэг бол зөвхөн left ventricle биш одоо бүх зарим тохиолдолд бол left ventricle-ийг бид нар хэмжиж байгаа. Зарим device-уд бол одоо бүх дөрвөн чамрынхаа бол хэмжиж байгаа. За pulmonary artery катетерийн хувьд мониторын хувьд гэх юм бол одоо left ventricle end diastolic pressure-ыг хэмжиж байгаатай холбоотойгоор хамгийн ойр left ventricle end diastolic volume-ыг хэмжиж байна гэж тооцогд тийм ээ. Тэгэхээр left ventricle preload-ыг бид нар одоо энэ катетер тавьснараа илүү ойр мэдрэх одоо хянах боломжтой болж байна гэсэн үг байна. За дээрэс нь central venous pressure, cardiac index, захын судасны эсэргүүцэл эдгээрийг бол тооцож гаргаснараа шокийн одоо type-ийг тодорхойлох боломжтой болж өгдөг байгаа. Энэ дээр цэвэн даралт нь бага,
cardiac index нь бага, цахин сүнсний эсэргүүцэл нь өндөр байх юм бол гипоолеми шок байна. CVP өндөр, cardiac index бага, цахин сүнсний эсэргүүцэл их байх юм бол кардиогеник байх. Эсвэл cardiac index нь өндөр, бус нь бага байх юм бол варилтын гих мэтчлэн шокийн индексийг үзэх, ялангуяа эрчим дэмжлэгийн тасагт хянах боломжтой байдаг. За авдралуудын явдах юм бол ховлын сислийн цацалт буюу ejection хийж авах үед бол энд түүнд үзүүлж байгаа тэр эсэргүүцэл нь өөрөө авдралууд болж өгч үүдэг. Авдралуудыг илэрхийлэх зүйл нь болохоор цахин сүнсний эсэргүүцэл. За цахин сүнсний эсэргүүцлийн том ярагдаж байна. За уушгины артерийн катедрыг байрлуулах болон катедртэй хяналттай холбоотойгоор үндсэн хоёр төрлийн хүндрэл гард юм байна. Тэр нь болохоор катедр байрлуулах болон катедрийг хэрэглэсэн хэрэглээгүүтэй холбоотой. За тэгээд хамгийн яг хүндрэл гарахыг бол өмнө нь дурдсан. Гэхдээ яг хэдэн хувьтай байд юм бэ гэдгийг судалгаа бол энэ Миллерийн ном дээр бичигдсэн байна. Ингэхдээ тухайн судалсан хүмүүсийн 0.16% буюу 10 өвчтөнд хүндрэл гарсан байна. Тэгээ хүндрэлийнхаа нэг өвчтөнд нь болохоор нас барсан тохиолдол байдаг бахнэ. Ингээд яг ховор гэхдээ ер нь бол байрлалтай холбоотой хүндрэлүүд бол байсаар байна гэсэн зүйлс бичигдсэн байна. За тэгвэл хаалганы үед энэ уушгины артерийн катедрыг байрлуулах нь өөрөө recommendation юу вэ гэдэг талаар харсан. Энэ нь болохоор 2024 онд гарсан Америкийн зүрхний нийгэмлэгийн recommendation дээр болохоор non-cardiac surgery cardiovascular diseaseтэй өвчтөнд болохоор энийг байрлуулах нь өөрөө тодорхой хэмжээгээр гемодинамикийг нөлөөлнө. Гэхдээ яг хаалганы өмнө нь бол зөвлөхгүй. Тэгээд энэ эрсэт нь бол яг дундж байна гэж дүгнсэн байна. Харин non-cardiac surgery cardiovascular энэ өвчтөнд болохоор юу гэдэг хүндрэл, хаалганы дараа хүндрэл, нас баралтыг бууруулахын тулд бол ерөөсөө зөвлөхгүй байна гэдэг зүйлийг бичсэн байна лээ. За ер нь бол өмнө хэлсэнчлэн pulmonary artery catheter байрлуулах нь бол нэлийн хүнд, тэгээд тухайн эмчийн ур чадвараас бол нэлийн хамааралтай байдаг байгаа. Тэгээд cardiovascular болон afterload, preload, cardiac output-ийг хэмжих зорилгоор бол энэ хүү уушгины артерийн катедрыг байрлуулж идэг байгаа. Энэ нь бол яг үнэн бодит хэмжээстэй хамгийн ойр гэж үздэг учраас алтын стандарт гэж тооцогддог байгаа. За тэгээд энэ катедрыг байрлуулж ВИК-ийн хуулиараа бид нэр cardiac output-ийг үнэн байх магадлалтай гэж тооцдог байна. За дараагийнх нь PICO. PICO нь болохоор Pulse Index Continuous Cardiac Output гэсэн үгний товчлол. За үндсэн дээр өмнө нь нөгөө бичлэгэн дээр дурдж байсанчлан Transpulmonary Thermodilation, Pulse Control гэсэн үндсэн хоёр зарчмаар энэ хоёр зарчмыг хавсруулан ажилладаг байгаа. За эхнийх нь Transpulmonary Thermodilation-ийн хувьд гэх юм бол үндсэн 7 энэ хэмжилтийг Transpulmonary Thermodilation-ээр хийж гинэ гэж тооцож болно. За энэ хүү Ari under the curve гэсэн энэ морийг ашиглаад cardiac output-ийг бид нар гаргаж ирдэг. За cardiac output-ийг гаргаж ирэхэд болохоор өмнөх захын сүнсний эсрэг stroke volume үржин heart rate, тэгээд stroke volume гэдэг юм бол preload, afterload, contractility гэдэг ойлголтоос гадна энд дандаа нөгөө transpulmonary thermodilation буюу Стюарт Хамилтны тэгшлэглийг ашигласан учраас арай өөр тооцоолол хийгддэг гэсэн үг. За энэ артлын болохоор cardiac index байгаа. За энэ хүү PICO-гийн device нь өөрөө дандаа биеийн гадаргуугийн индекст харьцуулж гаргадаг учраас тухайн хүн болгонд specific гаргадаг гэсэн үг. Яг тухайн хүндээ тааруулж индексээр гаргаж ирдэг ба энэ аягүй чухал. За тэгээд global end-diastolic volume буюу бүх чамрыг гаргаж ирнэ гэсэн үг. За extravascular lung water global end-diastolic volume-ыг гаргаж байгаа учраас global ejection fraction-ыг гаргаж ирдэг. За global end-diastolic volume-ийг гэх юм бол бид нэр яг төвийн жишээлбэл баруун юглаар энд тавилаа гэж бодоход радиатрум end-diastolic volume төхөөрөмжлөгийг нэмжээ.
За хүүтэн усамлал нь нэмсэндээ холбоотойгоор одоо феморал артер, баруун феморал артер дээр тавилаа гэхэд энэ их бага эргэлтээр эргэлдээд энд бол end diastolic volume буюу preload-ыг гаргаж ирж байгаа. Тэгэхээр энэ preload-ыг бол global end diastolic volume гэдгээр бол тооцож гаргаж ирж байна. Дээрээс нь энэ бага эргэлтээр эргэлдэж байгаа учраас total intrathoracic blood volume-ыг тооцож гаргаж ирнэ. Энэ нь болохоор юу юм бэ гэхээр global end diastolic volume, pulmonary blood volume, extravascular lung water гэсэн эдний нийлбэр байж байгаа. Тэгэхээр пиконы томьёол бол нэг удаа бид нэр calibrated хийж байгаа буюу calibrate нэг удаа ингээд хүүтэн усамлын тусламжтайгаар thermodilution хийгээд энд үр дүнд бол ингээд calibration болчихж байгаа гэсэн. Тэгээд энэ дээр тулгуурлаж одоо calibrate хийсний дараагаар дандаа математик тооцооллуудыг хийж идэг гэсэн. Тэгэхээр математик тооцооллыг хийхийн тулд заавал тухайн хүний одоо өндөр, жин, нас, хүйс бүгдийг нь бол одоо тухайн девайс дээр оруулсан байх хэрэгтэй гэсэн. За орчин үеийн одоо мониторууд дээр болохоор тухайн хүний patient мэдээллүүд нь байж байгаа. Тэрэн дээр бол заавал оруулж иж эдгээр дандаа тооцоол хийдгээ гэсэн. За жишээлбэл cardiac output-ыг гаргаж ирэхийн тулд Ari under the curve гэдэг энэ хүү мөрийн дээр гаргаж ирэхийн тулд тухайн хүний одоо cardiac index-ийг гаргаж ирэхийн тулд тухайн хүний биеийн гадаргуугийн индексийг тооцож болдог. Тэгэхээр энэ тухайн хүний өндөр, жин, хүйс бол заавал хамааралтай байдаг гэсэн. Тэгэхээр хамгийн түрүүнд пико ажиллуулах хамгийн чухал зүйл нь болохоор тухайн хүнийхээ мэдээллийг оруулж өгөх хэрэгтэй байна. Үнэн зөвөр мэдээллийг нь оруулж өгөх хэрэгтэй байгаа. За тэггүй гэх юм бол нөгөө стандарт юу оруулсан байдаг. Одоо тухайн девайс маань жишээлбэл 70 кг хэмжээний эрэгтэй хүн 170 см өндөртэй гэх мэтчлэн автоматар оруулцдаг. Тэгэхээр яг тооцоол нь cardiac index-тэй итгэх боломж байхгүй болчихж байгаа гэсэн үг. За cardiac output-ыг тооцож гаргана. Ингэхдээ Ari under the curve time температурын зөрүүгээр гаргаж ирдэг. За thermodilution үндсэн зарчим бол өөрөө одоо high cardiac output буюу одоо cardiac output хангалттай байна гэдэг чинь температурын зөрүү бага байна гэсэн үг. Температурын зөрүү их байна гэдэг чинь cardiac output бага байна гэсэн энэ тооцоо одоо энэ зарчим дээр үндэслэх юм байна. За тэгвэл intrathoracic thermal volume гэж байгаа. Энэ нь болохоор одоо mean transit time-ыг cardiac output-ээр үржүүлж идэг. Тэгэхээр үндсэн дөрвөн чамрыг global end diastolic volume-ыг cardiac output-ээр ингээд тосч гаргаж ирж байгаа. Тэрийг одоо mean transit time-ыг cardiac output-ээр үржүүлээд гаргаж ирдэг. Тэгвэл pulmonary thermal volume гэдэг нь болохоор downslope time-ыг cardiac output-ээр тосч гаргаж ирж байгаа. Тэгэхээр тухайн хүнийхээ мэдээллийг зөв оруулаад calibration-ийг зөв тэгээд placement буюу одоо яг байрлуулахдаа тухайн одоо зөв газараа байрлуулчих юм бол энэ тооцооллыг автоматар хийж явна гэсэн. За global end diastolic volume-ыг болохоор одоо intrathoracic thermal volume болон volume-аас pulmonary thermal volume-ыг хасчдаг. Тэгэхээр энэнийг түрүүний томьёолтой харьцуулах юм бол ингэ гараад байна гэсэн үг. Mean transit time-аас downslope time-ыг хасаад cardiac output дээр үржүүлчих юм бол энэ global end diastolic volume-ыг гаргаж ирдэг бахны. За индекс нь болохоор нөгөө биеийн гадаргуугийн индекстэй харьцуулж гаргаж ирж байгаа. Тэгэхээр тухайн хүний өөрийнх нь одоо үндсэн эзлэх үнийг бол яг индексээр гаргаж ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр үнэн тухайн хүний гэж specific гаргаж ирж байгаа үзүүлэлт болж өгнө гэсэн үг. Харин intrathoracic blood volume-ыг болохоор global end diastolic volume 125 үржүүлээ гаргаад ирт юм байна. Тэгэхээр эдгээр нь болохоор ингээ яг математик томьёол учраас мэдээлэл оруулах юм бол автоматар тооцогдож явчихна гэсэн үг. За intrathoracic blood volume index бас ингээд биеийн гадаргуугийн индекстэй харьцуулга гаргаад ирж байгаа. За энэ пико болохоор яг pulmonary artery одоо катетертэй харьцуулахад бол илүү олон өнцгөлтүүдийг нэмэлт харж байгаа. Дээрээс нь энэ extravascular lung water буюу бид нэр уушгины хаванг орон дэргэд хянах боломжийг олгож өгч байгаа. Энэ нь болохоор intrathoracic thermal volume-аас blood volume хасчихна. Тэгэхээр одоо зөрүү байдлаар гаргаж ирж байгаа томьёол гэсэн үг. Энийг тухайн хүний жиндээ харьцуулцдаг. Тэгэхээр 3-аас 7 мл кг гэсэн тоо гарч ирээд за уушгины одоо хаванг байна уугүй юу гэдгийг бид нэр орны дэргэд харуулах боломж олгодог бахны. За contractility-г мөн харуулж байгаа. Энэ нь болохоор cardiac function index гэдэг үзүүлэлтээр харах боломжтой болно. Cardiac function index болвол тухайн одоо cardiac output-ийг global end diastolic volume-д харьцуулж гаргаж ирж байгаа учраас энэ тухайн одоо contractility-г илэрхийлэх үндсэн нөхцөл болоод өгч тийм байна. Энэ одоо device дээр болоо. Тэгэхээр 4.5-аас
6.5 минутанд байна гэсэн үг. 4-өөс доош байгаад ирэхээр энэ contractility-ийн асуудал байна гэсэн үг юм байна. Global ejection fraction-ыг гаргаж ирдгээр илүү давуу тал бас peak код байдаг. Тэр нь бид нэр шууд global end diastolic volume-ыг гаргаж ирж байгаа учраас шууд үндсэн томьёо ejection fraction томьёо stroke volume-ыг end diastolic volume харьцуулдаг. Тэгэхээр дөрвөн жамбартай харьцуулаад normal тог гаргаж ирдэг байна. За түрүүний extravascular lung water дээр болохоор илүү бид нэр уушгины хаван байна гэдгийг таних нөхцөл бол эхлээд болж өгч байгаа. Гэхдээ шууд ингээд уушгины хаван байна гэд шууд итгэж болохгүй гэсэн үг байхгүй. Эхлээд за уушгины хаван гэлтэж байгаа энэ үзүүлэлт бол ингээд нэмэгдэж байгаа юм байна. Дараагийн харах зүйл нь болохоор pulmonary vascular permeability index гэж байгаа. Энэ болохоор уушгины судасны нэвчимхий чанар гэж орчуулах юм уу? Энэ дээр болохоор тухайн extravascular lung water-гаа pulmonary blood volume ингээ харьцуулга гаргаад ирдэг. Тэгэхээр харьцаа нь бол 1-2 хооронд байх хэрэгтэй. За тэгээд энэ харьцаа алдагдаад эхлэх юм бол за одоо үнэхээр уушгины хаван байна уу гэдгийг бол харах боломжтой болно гэсэн үг. За энэ нь болохоор энэ харьцаа байдаг учраас permeability те pulmonary edema байна уу, hydrostatic байна уу гэдгийг хянах боломжийг биднэрт бас гаргаж өгнө энэ индекс. За жишээлбэл нормал blood volume бол уушгины цусны эзэлгүүн тэгээд extravascular lung water-ыг харьцуулаа гаргах хэрэгтэй окей асуудалгүй байна. Харин уушгины судасны эзэлгүүн ихсээд тэгээд мөн ихсэж байгаа тохиолдолд бид нэр cardiogenic байна уу гэдгийг нь бол ингээд хянах боломж шижиглэх боломж бол гаргаж ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр зөвхөн энэ үзүүлэлтийг хараад бас үнэлэхгүй бид нарт яг өөрийн клиник бас клиник юу гэдэг сэтгэлгээ бас байх хэрэгтэй юм байна. Зөвхөн эдгээр бол бидний яг авах арга хэмжээнд туслах зорилготойгоор байгаа монитор гэсэн үг. За нөгөөх нь болохоор тухайн normal blood уушгины цусны эзэлгүүн хэвэн байхад энэ extravascular lung water ихсээд байх юм бол энэ non cardiogenic pulmonary edema байх боломжтой юм байна гэдгийг шийдвэрлэх боломжтой байдаг гэсэн үг. Дараа нь stroke volume-ыг гаргаж ирж байгаа. За stroke volume нь болохоор дандаа бас индексээр гаргаж ирж харна. За stroke volume variation нь бол тухайн эерэг дардлаар амьсгалуулж байгаа тохиолдолд бол үнэн бах магадaltaй шингэний хариу уруулыг үнэлэхэд ашиглаж байгаа. За дараагийн чухал харах зүйл нь болохоор Pmax үзүүлэлт байдаг. Энэ нь болохоор maximum left ventricular contractility. Тэгэхээр артерийн даралтыг өсөлтийн хамгийн дээд хурдыг нь бол хэмжих боломжтойгоор байдаг гэсэн санаа. Энэ нь болохоор contractility-г тасралтгүй хянах үнэлэхэд зориулагдсан параметр байгаа. Тэгэхээр энэ хэрвээ afterload ихтэй байх юм бол бас хэцүү гэсэн үг. Нөгөө талаар хэрвээ эмийн нөлөө сүд цаашаах эмийн нөлөө бол эмийн нөлөөг үнэлэх зорилгоор бас ашиглах боломжтой байдаг. За хэвийн үзүүлэлт нь секундэд юм байна гэд гаргаж ирнэ. За тэгэхээр transpulmonary dermal dilution байдлаар дараах үзүүлэлтүүдийг хардаг байна. Харин post contact control явуулах юм бол дараах үзүүлэлтүүдийг бол харах боломжтой байдаг. За энэ дунд бол stroke volume болон захын судасны эсрэг үзэл, stroke volume variation, pulse pressure variation гэх мэт үзүүлэлтүүд ингээд биднэрт дэлгэцэн дээр харах боломжтой байдаг. Энэхүү device буюу энэ dermal dilution хийж байгаа дээр pulse contour хийн гэдэг маань энэ stroke volume арай өөр зарчмаар гаргаж ирж байгаа, математикийн зарчмаар гаргаж ирж байгаа. Энэ болохоор area under diastolic portion of the arterial waveform-ыг aortын эсэргүүцэл буюу impedance дээр харьцуулж гаргаж ирж stroke volume-ыг гаргаж ирж байгаа. За энэ нь болохоор энэ Kent-Kessel гэдэг энэ модель дээр үндэслэгдсэн юм байна. Энэ модель нь болохоор үндсэн 3 зарчимтай гэсэн үг. За энэ нь болохоор юу вэ гэхээр characteristic impedance гэдэг нь болохоор энэхүү pulse contour гэдэг бол артерийн waveform дээр тооцоол хийж байна. Тэгвэл энэ waveform дээр байгаа үзүүлэлтүүд чинь цэсний урсгал гэдэг чинь өөрөө тодорхой хэмжээгээр юм шуман бус байдаг. Тэгээ энэ шуман бус байгаа зүйлийг indirect байдлаар харуулж биднэрт хэмжилт гаргаж ирж байгаа гэсэн үг. Тэгээ энэ модель нь болохоор үндсэн 3 зарчим дээр үндэслэгдэж байгаа. Эхнийх нь болохоор characteristic impedance гэдэг нь болохоор тухайн
эсэргүүцэл гэсэн үг байхгүй. Тухайн одоо жишээлбэл зүүн ховдлоос одоо аорт руу eject хийгээд цацлаа гэж бодоход тэнд тодорхой хэмжээгээр цус цаашаа явахад шууд ингээд шуман гэсэн ойлголт бол биш. Энэ заавал одоо бусаацтайгаар цааш явдгаа гэсэн санаа юм байна. Хоёрт нь болохоор Kent Kessel compliance гэдэг ойлголт байгаа. Энэ болохоор ер нь бол aortic compliance гэсэн үг. Aort өөрөө одоо compliance гэдэг чинь өөрөө тодорхой нэг температур дээр тодорхой нэг даралтан дээр эзлэгүүнийг хэлж байгаа. Тэгэхээр зүрх агших үед aort тодорхой хэмжээгээр тэлж цус хадгалаад дахиад цааш цацах одоо нөхцөлийг бол одоо бүрдүүлж байна гэсэн. Тэгэхээр энэ температур даралт болон эзлэгүүний зөрүүн дээр бол гаргаж ирж байгаа. Тэгээд цааш цахад бол энэ одоо артерийн resistance буюу захын сүнсний эсэргүүцэл гаргаж ирж байгаа гэсэн. За энэ нь болохоор одоо жишээлбэл одоо графикаар харуулах юм бол тодорхой нэг эндээс left ventricular гарч байгаа энэ үед aort бол тодорхой хэмжээгээр impedance буюу эсэргүүцэл үзүүлнэ. Тэгээд цааш бусаадтай замаар даралтын зөрүүгээр гаргаж ирнэ. За тэр нь өөрчлөгдөхдөө энэ хүүг Kent Kessel гэсэн compliance-аар дамждаг гэсэн үг. Ер нь бол энгийнээр энэ дээр болохоор энийг болохоор энэ нөгөө Pico-ны review дээр ингээд илүү сайн тайлбарсан байгаа. За яг ингээд яг амьдралд ойр гэх юм уу одоо энэ waveform дээр тайлбарлах юм бол энэ бол даралтыг харуулж байна. Энэ дээр одоо diastole, systole болон diastole-ыг харуулж байгаа. Тэгэхээр ер нь бол одоо энэ даралтын зүрх харж байгаа хгүй. Ер нь бол aort гэдэг чинь өөрөө тодорхой хэмжээгээр afterload-ыг буюу left ventricle eject хийхэд үзүүлж байгаа тэр эсэргүүц tension байгаа даа. Тэнгүүд одоо жишээлбэл left atrium-ийн даралтаас left ventricle-ийн даралт нь болохоор exceed ирэхэд тодорхой хэмжээгээр энд митрал ахлаг хаагдж байгаа. Тэгээд митрал ахлаг хаагдаад тодорхой aortын даралтаас илүүтэйгээр одоо энэ left ventricle-ийн даралт aortын даралтыг даваад даралт нэг exceed ирэхэд бол энэ aortын ахлаг бол нэгдэж өгчээдэг. Тэгээд энд бол eject хийгдэж байгаа гэсэн. За тэгээд энэ aortын даралт нь left ventricle-ийн даралт буураад aortын одоо даралт ингээд тогтмол энд байхад left ventricle-ийн даралт ингээд буурахад энэ aortын ахлаг одоо хаагдана гэсэн санаа. Тэгэхээр энэ үндсэн физиологийн зарчим дээр үндэслээд үндсэндээ 3 одоо зүйлийг яриад байгаа гэсэн үг байхгүй юу? Одоо impedance, compliance болон одоо эсэргүүцэл захын сүнсний эсэргүүцэл гэх мэт зүйлийг ярьж байгаа. Тэгэхээр энд цааш явхад бол non-linear буюу одоо шуман бас байдлаар бусаадтай явна. За тэгээд энэ тодорхой нэг температур өөрчлөгдөхөд эзлэгэн өөрчлөгдөнө. За тэгээд захын сүнсний эсэргүүцэл гэсэн зарчмаар дээр үндэслээд энэхүү томьёог гаргаж ирдэг гэсэн үг. Тэгэхээр pulse contour хийхдээ болохоор calibration factor нөлөөлнө, heart rate нөлөөлнө, RN дээр pressure curve нөлөөлнө. За тэгээд aortic compliance тэгээд pressure curve нөлөөлдөг. Тэгээ энэ томьёоны тооцоолт дээр бол одоо cardiac output-ийг pulse contour байдлаар гаргаж ирж байгаа гэсэн үг. За Pico-ны одоо үндсэн зарчим бол юм ба үндсэндээ 2 thermodilation болон одоо pulse contour analysis хийгээд энэ хоёрын үндсэн дээрээр маш олон үзүүлэлтүүдийг харах боломжтой байдаг. За тэгвэл энэ бол өөрөө ийм calibrate хийдэг pulse contour analyzer. Харин одоо болохоор одоо uncalibrated буюу calibrate хийхгүйгээр одоо pulse contour хяндаг device-ыг харуулж байна. За энэ болохоор FlowTrack Edwards-ийн холболтон дээр бол энэ FlowTrack байгаа. Тэгээ FlowTrack-ыг бол одоо томоохон хаалганууд дээр мөнгө хэрэглэдэг. Энд гарах үзүүлэлт нь болохоор cardiac output, stroke volume, тэгээд stroke volume variation, захын сүнсний эсэргүүцэл дунд даралтаа харах боломжтой болж өгдөг. За энэ мөн адил одоо түрүүний зарчимд бол үндэслэгдэнэ. Гэхдээ энэ бол uncalibrated буюу бид нар одоо Pico дээр бол thermodilation хийгээд тэгээд pulse contour calibrate хийж харагдж байгаа. Гэтэл энэ device бол тэхгүй үргэлжлсэн байдлаар хянаад явах боломжтой байдаг. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр яг pulse contour хийж байгаа тэр одоо aortic compliance-ыг одоо Pico бол өөрөө эзлэгүүнээр буюу хүүтэн уусмал хийгээд compliance-ыг ингээд судасны compliance-ыг гаргаж ирж calibrate хийж гаргаж ирж байгаа. Энэхүү device нь болохоор тэр calibrate-ийг хийхгүй байгаа учраас автоматар тооцоолгын гэсэн үг. Тухайн хүний жин, өндөр, тас, хүйсийг үндэслээд одоо гаргаж ирнэ гэсэн үг. Тэгэхээр uncalibrate болон calibrate хийгдгийн ялгааны
Тэгэхээр тухайн specific хүндээ одоо compliance-ийг, aortic compliance-ийг үнэлснээрээ илүү давуу талтай боломжтой. Гэхдээ одоо FlowTrack-ийн хувьд гэх юм бол харьцангуй бас less invasive ордог. Мөн одоо нэг сайт дээр буюу одоо жишээлбэл femoral artery дээр одоо артер байрлуулаад ер нь бол болно гэсэн үг. Гэтэл PICO бол дахиад 2-ийн хурц авах шаардлага гарна. За тэгээд энэ дээр бол одоо tissue perfusion pressure-ыг яаж тооцдог? За cardiac output гэдэг бол heart rate бол stroke volume хариуцдаг. Тэгээд stroke volume бол өөрөө preload contractility afterload байгаа. Тэгээд энийг хяналт хийхтэй болохоор одоо зөвхөн FlowTrack-аар бас харах боломжтой байдаг. За тэгээд энэ судалгаан дээрээс харж агаад энэ одоо ялгааг нь бас харуулж байгаа юм. За мэдээж одоо pulmonary artery, уушгины артерийн катетер гэдэг бол алтын стандарт. Тэгээд давуу болон сул талын бас дурдсан. Гэхдээ ер нь бол алтын стандарт PICO-аар үндсэндээ бол одоо зарчмын хувьд эмчилгээний онцлогооны хувьд ингээд ашиглаж байгаа. Харин одоо PICO болон FlowTrack-ийн хувьд гэх юм бол одоо PICO нь илүү үнэн байх магадaltaй, accuracy буюу наривчлал нь илүү байх магадaltaй байдаг. Энэ thermodulation pulse counter хоёулыг нь хавцарч ашигладаг учраас FlowTrack-ийн хувьд гэх юм бол цэвэр одоо pulse counter дээр суурилж идэг. Calibration шаардлагатай юу, PICO шаардлагатай. FlowTrack бол шаардлагагүй. Тэгээд одоо aortic impedance буюу эсрэг дээр тооцоол хийж гэнэ. Энэ заавал хэмжиж байгаа. Хугацаа бид нэр тодорхой одоо хугацаа гаргал хэмжиж байгаа. Гэтэл энэхүү юунд болохоор одоо FlowTrack болохоор дандаа тооцоол дээр гаргаж ирж идэг гэсэн үг. За тэгээд бас энэ PICO-ны хувьд гэх юм бол бас PICO Plus гэд янз бүр байдаг. Тэгэхээр энэ бол нөгөө device-удаас ямар байдгаас хамаарч болно. FlowTrack-ийн хувьд гэх юм бол одоо сүүлийн одоо version бол 4 дахь version гарсан. Энэ нь бол үнэн байх магадлалыг одоо аль болох алдааг баг гаргах зорилготойгоор 4 дахь version бол гарсан байна. За тэгээд энэ одоо төвтэй зүйл нь юу вэ гэхээр мэдээж PICO дээр бол төвийн катетер тавина. За тэгээд заавал invasive blood pressure үүсэх, invasive артерт гурс A-line байрлуулна гэсэн үг. Харин FlowTrack-ийн хувьд гэх юм бол хэцүү зүйл нь хэрвээ cardiac index нь хэтэрхий бага байгаа тохиолдолд наривчил буруу байна гэсэн үг. Ejection fraction нь 40-с доош байгаа тохиолдолд бас хяналт буруу байх боломжтой байдаг гэсэн санаа. За тэгээд анхаарал хандуулсанд баярлалаа. Энэ хүртэл үзсэн бол subscribe дараарай. Тэгээд баярлалаа.